гэрчлэл хүртэл. 1-23 Дараа нь эзэн өөр 70 хүнийг томилж өөрийн очихоор яваа хот газар бүрд тэднийг хоёр хоёроор нь урдчлан илгээв. Тэр тэдэнд айлдахдаа ургац ариунч ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацтай ажилчид явуулахыг ургацын эзнээс гуйцгаа. За яв харагтун. Би та нарыг чонон дундах хургнууд мэт илгээлээ. Хитвч, богц, гуталж бүү ав. Замдаа хинтээч бүү мэндэл. Ямар ч айлд орсон эхлээд энэ айлд амар тайван байх болтугай гэж хэл. Хэрв амар тайван тэр хүнд байвал амар тайванд тань түүн дээр орших болно. Хэрв үгүй бол тэр та нарт буцаж ирнэ. Тэдний чамд өгснийг нь уун тэр айлдаа бай. Ажилчид хөсөө авахын зохистой. Айлаас айлд бүү дамж. Ямар ч хотод та нар очисон тэнд та нарыг хүлээн авбал өмнө чинь юу ч тавьсан түүнийг ид. Тэнд өвчтөөг нь идгээ тэдэнд бурхны хаанчлал та нарт айсуу гэж хэлэгдэн. Харин ямар ч хотод очисон хэрв та нарыг хүлээн авахгүй байвал гудамжинд гараад бидний хүлд наалдсан хотын чин тоосыг та нарын эсэргүүцсэн гөвлөө. Харин бурхны хаанчлал айсуу сайн мэдвэ гэж хэл. Би та нарт хэлье. Тэрхүү өдөр Содом нь уг хотоос илүү хөлцгүйц байх болно. Амен. За, цуврал сургаал байгаа. Тэгээд 3 сургаалын эхнийх нь 70 хүнийг илгээж байгаа хэсгийг бүгдээрээ харах болно. За, өнөөдрийн үгийн сэдв болохоор бид 70 шүү заяа. 70 хүний талаар ярьж байгаа. Энэ ямар 70 хүн бэ гэхлээр яг энд байгаа таны тухай ярьж байгаа шүү заяа. Хажууд байгаа дээр таны тухай ярьж байна гэж. Энэ 70 хүн бол Библиэлд гарч байгаа Есүс Христийн 12 шаваа илгээгээд дараад нь 70 хүнийг илгээсэн талаар ярьж байгаа боловч яг энэ уг утгатай бол биднийг ч гэсэн өнөөдөр та нарыг илгээж байгаатай адилхан гэж эзэн энэ үлгэр жишээ болж Библиэлд үлдсэн баг. За тэгэхээр бид нар яг өнөөгийн нөхцөл байдлаа харж үзье л да. Өнөөдөр бид нар дөнгөж магадгүй цагаан сарын дараа баярын уур амьсгалаас дөнгөж ингээд дуусгаад байж байгаа үе баг. Гэхдээ дэлхийд даяар юу болж байгааг та нар мэдэж байна уу? Дайн болж шүү дээ. Өчигдөр бас дахиад л Америк, Израиль, Иран руу довтолж байгаа. Яг ийм хэсэг үед бид нар амьдарч байгаа цаг үед. Тэр тусмаа өнөөдөр энэ үг бол яг энэ үед тохирсон үг л гэж би харж байгаа. Эзэн биднийг ариун сүнсээр дүүргээд тэгээд та бүхэн тэр ариун сүнсний хүч чадлыг аваад тэгээд өгөгдсөнийг яриараа гэж хэлсэн. Энэ бол ерөөсөө дайнаас илүү хурдтай тархах ёстой сайн мэдээ байх ёстой. Гэтэл дайн бол маш хурдан, маш хүчтэй, маш аимшигтай явж байгаа шүү дээ. Тэгээд яг одоо таны нөхцөл байдал ямар байгааг бид нэр ер нь мэдээнүүдээс хараад л явж байгаа. Өнөөгийн нөхцөл байдал бол дэлхий дээр бол яг ийм дайн болж байгаа бол сүнслэг талбар дээр ч гэсэн адилхан дайн тулаан болж байгаа. Гэхдээ энэ бол мах цусны эсрэг биш, тэ? Энэ харин хүний бие махбод сүнс аврагдах уугүй юу гэдэг энэ дайн тал. Гэхдээ бид нар энэ дайн тулаанд оролцож байгаагаа мэдэхгүй магадгүй амар тайван нуугдаад зүхтаагаад амьдарч байгаа яг ийм дүр зурагтай байж байгаа. Тэгээ би хүний талаар бодож. За сайн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэд бодож байгаа. Та дотроо боддоо сайн хүн гэвэл ямар хүнийг хэлэх вэ? Сайн хүн гэж хэнийг хэлэх вэ гэж. Сайн хүн гэвэл ямар хүн бэ гэд та дотроо бодоор таны төсөөлж байгаа сайн хүн гэж хэн бэ? Тэгээ надад яг энэ үгтэй холбоотой нэг сайн хүний тодорхойлолт гарч ирсэн. Сайн хүн гэдэг бол сайн мэдээд хараж байгаа тэр хүн юм аа гэж. Магадгүй сайн мэдээнд итгэсэн хүнийг хэлж байгаа. Гэхдээ дараад нь итгэгч хүн бол сайн мэдээд хараж байгаа тэр хүнийг сайн хүн гэж хэлэх юм байна гэж. Яагаад гэвэл бид нар яг хажууд маань байгаа хайртай хүмүүс маань хизээ хаана ямар байхыг бид нар хизээж тааж мэдэхгүй. Маргааш хэн ямар байхыг бид нар хизээж тааж мэдэхгүй. Гэхдээ тэр хүн аврагдах уугүй юу гэдэг дээр бид нар нөлөөлөж болсон. Бид нар
ярьж сайн мэдээг хүргэж бид нар тэр хүнд Есүс Христийг ярьж гэрчлэх боломж бол байгаа гэдгийг бид нар мэдгэсэн. Та сайн мэдээ яриагүй байхад хэн нэгэн энэ дэлхий дээрх амьдралаа хугацаагаа дуусгах үедээ таны хайртай хүмүүс. Энэ бол дайнаас илүү аимшигтай зүйл шүү дээ. Сайн мэдээ сонсоогүйгээс болоод тэр хүн нас барах юм бол тэр мөнхийн усад очих уугүй бид нар үүнийг бодох хэрэгтэй, мэдэх хэрэгтэй. Тэгвэл тэр сайн хүн нь та байгаасай гэж хүсэж байна. Эргэн тойрондоо байгаа хүмүүс, хайртай хүмүүстэй ялангуяа хамгийн түрүүнд сайн мэдээ ярих ёстой хүн нь бол хэн байх вэ? Та юм. Би юм. Учир нь эзэн бидэнд энэ жил Үлс 1:8-ыг өгөхдөө яг энэ зүйлийг л зорьсон баг. Та нар сайн мэдээг бүх газарт, бүх хүмүүст, бүх үндэстэнд түгээгээрэй гэж хэлсэн. Тэгээд христгэгч бид нар бол ургацын ажилчид юм а гэж хэлж байгаа. Ургацын ажилчид. Энэ дээр 2 дугаар ишлэл дээр хэлсэн байна л да. Тэр тэдэнд айлдахдаа ургац зарвинч ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацтай ажилчид явуулахыг ургацын эзнээс гуйцгаа гэж хэлсэн байна. Тэгээ газар тариалангийн талаар ургац ногооны талаар бид нар сайн мэдэхгүй байж болно газар тариалангийн талаар. Гэхдээ сайн мэдээг яг үүнтэй зүйрлэж хэлж байгаа байхгүй. Та бүхэн бол энэ ургацын ажилчид юм аа гэж хэлж байгаа. Эзэн та бүгдийг яг энэ ургацыг хураа яг тэд бол бэлэн байна гэдэг зүйлийн талаар ярьсан гэсэн. Лук номны 12 дээр ургац зарвин байна, харин ажилчид нь цөөн байна гэж хэлсэн. Ажилчид гэдэг нь тэр биднийг хэлж байгаа. Харин ургац гэдэг нь хэнийг хэлж байгаа вэ? Тэр сайн мэдээний хэрэгцээ байгаа хүмүүсийн талаар хэлж байгаа. Тэр бол ариун байна. Бид нар бол удирдал шалтгааллахгүйгээр ажиллах хэрэгтэй ажилчид гэхгүй. Магадгүй газар тариалан ногоо байх юм бол ургаад яг бэлэн болсон боловсрсан үед нь түүнийг авах хэрэгтэй шүү дээ, хураах хэрэгтэй. Гэхдээ сайн мэдээнд бол тохирсон удирдал гэж байхгүй. Яг одоо бүх цаг үе. Ариун сүнс таныг хэрхэн яаж хөтлөх нь яг тэр үе гэсэн үг. Тэгэхээр эзэн бидэнд юу гэж хэлж байгаа гэхээр та бүхэн бол энэ 70 хүн юм а гэж хэлж байгаа. Та бүгдийг эзэн илгээж байгаа юм а гэдэг талаар ярьж байгаа. Иесус Христ нэгсэндээ ажилчдыг дууц. 1-р ишлэлээс харах юм бол дараа нь эзэн өөр 70 хүнийг томлож өөрийн очихоор яваа хот газар бүрдээ тэднийг 2-2-оор нь урьдчилан илгээв гэж хэлсэн баг. Тэгээд ургац зарвинч ажилчид нь цөөн байна гэж хэлсэн. Тэгэхээр эзэн илгээлтээр та бүгдийг 2-2-оор нь илгээхийг хүсэж байгаа. Би танаас дахиад асуулт асууя. Иесус Христ яг ийхүү хүмүүсийг илгээгээд явуулсан нь бидний хэрэг өнөөдөр яг бидний талаар энэ дээр ярьж байгаа юм уу? Аль эсвэл өөр хүний талаар? Сүмийн ахлагч пастрын талаар, аль эсвэл эсийн бүлгийн ахлагчийн талаар, танаа багийн ахлагчийн талаар яриад байгаа юм уу гэдгийг бид нар мэдэх ёстой гэсэн. Хэний тухай ярьж байгаа вэ? Би түрүүн хэлсэн бид 70 гэж хэлсэн шүү дээ. Бидний тухай ярьж байгаа. Эзэн та биднийг энэ ургацын ажилчин болгож эзэн дуудаж байгаа гэсэн. Энэ илгээлт бол тушаал биш. Өрөвдөх сэтгэл гэдгийг Есүс бас бидэнд харуулсан. Бүгдээрээ Библийг эргүүлээд Матай номны 9-р бүлгийг гаргацгаая. Есүс сайн мэдээ сонсоогүй тэр хүмүүсийг өөрт нь итгээгүй төөрч яваа тэр хүмүүсийг харсан талаар, хэрхэн харсан талаар бичсэн. Матай номны 9-р бүлэг 36-аас 38. Матай 9-ийн 36-аас 37-ыг хамтдаа харъя. За 35-аас нэхлээд уншия. Есүс нийт хот тосгодоор явж синагогуудад зааж хаанчлалын сайн мэдээг тунхаглаж
бүх төрлийн өвчин эмгэгийг эдгэж байлаа. Хүмүүсийг хараад тэр өрөвдөжээ. Учир нь тэд хончингүй хонь мэт хаягдсан туйлдсан байлаа. Тэгээд тэр шав нартаа хэлэхдээ ургац арвинч ажичтан цөөн байна. Тиймээс ургацтай ажичид явуулахыг ургацын эзнээс гуйцгаа гэв гэж хэлсэн. Амен. Энэ дээр сая бидний уншсан Лук номны 10 дугаар бүлэг дээр уншсан ишлэлтэй адилхан ишлэл байна. Юу гэж хэлж байгаа вэ гэхээр ургац арвинч ажилчтан цөөн байна гэж хэлсэн. Есүс тэр хүмүүсийг хараад яасан бэ? 36 дугаар ишлэлдэр Есүс тэр хүмүүсийг хараад өрөвдсөн баг. Яагаад вэ гэхлээр учир нь тэд хончингүй хонь мэд хаягдсан туйлдсан байлаа гэж хэлсэн. Би гэхдээ заримдаа итгэгч биш хүмүүсийн нөгөө асуудал дундаа хэрхэн амьдарч байгааг хараад бас яг адилхан Иесус Христийн зүрх сэтгэлийг тээдэг, өрөвддөг. Итгэгч бид нар бол асуудлаа яриад эзний өмнө ирээд гуугаа залбираад бүгдийг нь эзэн даатахад өргөөд нь шүү дээ. Харин итгэгч биш хүмүүс нөгөө нэг асуудал дундаа нөгөө нэг зовлон шандал өөрт нь тохиолдож байгаа зүйлдээ баригдсан яг түүндээ хамаг санаа бодлож хилээдсэн хинт хандхаа яахаа мэдгүй яг ийм нөхцөл байдалд амьдарч идэг. Есүс яг л тэр дүр зургийг харсан байхгүй. Тэгээд тэднийг өрөвдсөн Есүс Христ. Тэгээд тэдэнд Есүс Христ Тэнгэрийн хаанчлал айсуу гэж хэлсэн. Тэгээд тэр 70 хүнийг илгээсэн. Учир нь Есүс дараад нь тэр тосготуудаар явж сайн мэдээ тунхаглах байсан. За энэ 70 хүний онцлогийн талаар бүгдээр харъя заяа. Тэд бол ямар хүмүүс байсан бэ гэхлээр элч нар байгаагүй. За элч нар гэж ямар хүмүүсийг хэлж байгаа вэ? Тийм Библиэлд байгаа дагалдагч нарын талаар Иесус Христтэй хамт байсан тэр хүмүүсийн талаар яриад байгаа тийм. Иесусийн дагалдагч нарын талаар 12-ийн талаар ярьж байгаа. За тэд нар бол элч нар байгаагүй. Тэд нар бас сүмийн пасторууд байсан болов. Тэр 70 хүн бас пасторууд байгаагүй. Хажууд байгаа нэлээр пастор байгаагүй гэж тэр. Тэр пастор байгаагүй. Тэр ямар хүн байсан бэ? Яг тэдэн насны, тийм хүүсний, тийм мэрэгжил боловсралтай тийм хүн байгаагүй. Тэр энгийн хүн байсан. Яг таны хажуу сууж байгаа тэр хин нэг нь л байсан гэсэн. Тийм хүн байсан. Тэгээ Есүс тэр 70 хүнийг илгээсэн. Тосгодууд руу байсан. За энэ 70 хүн бол тэрний өмнө Есүс Христ 12 шавьтай байгаа. Тэгээ 12 шавьяа бас илгээж байгаа талаар харж. Есүс Христийн 12 шавь бол юу илэрхийлж байгаа гэхээр Израилийн 12 овгийг илэрхийлж байгаа. За тэр нөгөө нэг харь үндэстэн биш те. Яг Израиль үндэстний талаар ярьж байгаа. За 70 хүн юу илэрхийлээд байгаа вэ гэхээр бусад бүх үндэстнийг илэрхийлж байгаа. Бусад бүх хүмүүсд Есүс Христ ийхүү сайн мэдээ тунхаглах болно, түгээх болно гэдэг ийм илэрхийлэл байж байгаа. 70-ыг илгээсэн. Есүс нэгсэндээ тэр сонгогдсон супер тусгай хүмүүсийн талаар биш, харин энгийн хүмүүсийг энгийн ард иргэд рүү Есүс Христ тэднийг хараад өрөвдөд илгээсэн гэсэн үг. Яг тэр тэд төөрсөн хонь мэт юу хийхээ мэдгүй, яахаа мэдгүй өөр зүйлийг бурхан гэж бодоод андуураад явж исэн тэр хүмүүсийн талаар ирсэн. Нэгэсэндээ Есүс яг боломжтой хүнийг илгээгээгүй. Санхүүгийн боломж яг ингээд тогтцсон өөрийнхөө амьдралыг нэг дажгүй аваа явцдаг машинтай хүмүүсийг идсэн илгээгээгүй байхгүй. Өөрсдийн гэсэн орон байртай болцсон, үр хөвгттэй болцсон, том болцсон тэр хүмүүсийг илгээсэн гэж бодож байна. Бид нар харин юу гэж боддог гэхээр за нэг тийм юмтай болчоод за нэг амьдралаа нэг төхнүүлчээ, за нэг хань ижилтэй болчоод, үр хөвгттэй болчоод ч юм уу нэг амьдралаа за нэг тэтгэврийн насанд гараад ирэхлээрээ за би нэг сайн мэдэн жинхэнэ өөрийгөө зориулна гэж бодож байна. Бид нар яг тэгж боддог. Хүн төрлөختөн ямар нэгэн нөхцөл байдлыг хараад за магадгүй цагаан сарын дараа гэж боддог. За магадгүй тэр баярын дараа тийм үйл явдал болсны дараа аль эсвэл би яг тэгснийхээ дараа би тэдэнд хүрэхдээ болсныхоо дараа аль эсвэл би машинтай болчихвол, байртай болчихвол нөгөө нэг хэрэгцээнүүдээ харж эхэлж байдаг. Гэтэл яг үнэндээ энэ 70 хүн бол тийм байгаагүй. Яг энгийн хүмүүс байсан.
Би өмнө нэг хүнийг пранкцсан санаж байна уу? Тэгээд тэнд юу гэж би мессеж хүргэжсэнийг санаж байна уу? Эзэн таныг өнөөдөр яг дуудаад ийшгээ яваараа гэж хэлвэл сайн мэдээ тунхаглаараа би чамайг илгээж байна гэж хэлвэл та явахад бэлдэнэ үү гэж асуусан. Бид нар юу гэдэг вэ? За байж гараа би яг 20 мянга хийх гэж байгаа шүү. 20 мянга хийсний дараа олно. Тэ. Би сургуулаа төгсөөдөх ихнэсэн. Тэ. Би аль эсвэл яг энэ ажлаа дуусгаад энэ бизнесийг нэг жоохон тогтвортой болгоод тэ. Аль эсвэл ингэсний дараа. За би нэг газ гадаад явчаад ирээ тэ. Яг иймэрхүү байдлаар бид нар хандж идэг. Харин эзэн биднийг яг өнөөдөр яг энэ цаг үед таныг яг 70 хүнийг илгээж байгаатай адил өнөөдөр таныг эзэн илгээж. Та илгээл дээр явах уу? Хаашаа явах уу? Эзэн таныг яг байгаа орчин нэг бүр дээр, таны ажлын талбар дээр таныг гэр бүл рүү таныг найз нөхөд рүү таныг эзэн илгээхийг хүсэж байгаа. Магадгүй онцгой дуудлага байвал бас түүнийг аваад хөдөө орон нутаг магадгүй улс дамсан бусад үндэстэн рүү юм хилгэлтийг хийж болно шүү дээ. Эзний дуудлага танд бэлдсэн хараа төлөвлөгөө юу вэ гэдгийг бид нар мэдэх хэрэгтэй гэсэн. Тэгээд түүний дагуу хийх хэрэгтэй. За тэгэхээр энэ 70 хүн бол ямар ч тийм онцгой шинж тэмдэгтэй, нас хүйсний, мөнгө төгрөгтэй, боловсралтай хүмүүс байгаагүй шүү. Тэр байтугай Есүс Христийн шавнарыг харъя л да. Есүс Христийн 12 шав Библийн сургууль төгссөн хүмүүс байсан уу? Тэд нэр Библиэлд юу гэж бичсэн бэ гэхээр тэр хүмүүсийн талаар юу гэж бичсэн байдаг лээ? Эрдэм мэдлэг боловсралгүй тэр хүмүүс гэж бичсэн байдаг тий. Тэгвэл тэдэнд юу байсан бэ гэхээр Есүс Христ буюу ариун сүнс байсан. Тэр ариун сүнс байснаар тэд нар юр бусын гайхалтай тэмдгүүдийг үйлдчихсэн. Өвчнийг эдгэж, үгснийг босгож, чөтгөрийг яасан бэ? Зайлуулж ирсэн. Ямар ч эрдэм мэдлэг боловсралтай хүмүүсээс хав илүү байсан. Яг үүнтэй адилхан эзэн танд тэр хүчийг, ариун сүнсний хүч чадлыг өгөх болно. Амен. Өгсөн юм аа. Амен. За тэгэхээр бид нар ямар нэгэн боломжтой хүн биш, харин ариун сүнсээр дүүрэн хүн. Тэр хүнийг эзэн илгээх болно гэсэн. Бүгдээрээ ураа ишлэлээ саний. Ураа ишлэлээ унших уу? Цээжээр мэдж байгаа те. За 1 2 3 и. Мэдж байгаа юм байна уу? Үүс 1 8 1 2 3 и. Та нар цээжлэг үл байгаа юм уу те? Харин ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж Юда, Ерүсалим, Самар тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл намайг гэрчлэх болно те. Миний тунхаглагч болоорой гэж эзэн хэлсэн байхгүй. Энэ ураа ишлэлийнхээ дагуу бид нар яг энэ жил таны ам сайн мэдээнд нэлтэ, таны хөл сайн мэдээнд яваасаа гэж хүсэж байна. Амен. Гэтэл өнөөдөр болтол бид нар 3 сар болтол одоогоор илгээл төлөвлөгөө л байгаа. Тэ? Ямар нэгэн сайн мэдээний хөтөлбөр төлөвлөөгүй л байгаа. Гэхдээ одоо Самарын бэлэг ирсэн байна. Самарын бэлгээр дамжуулаад бид нар сайн мэдээ ярих болно. Дахиад бид нар бусад хүмүүсэд хандан эзний сайн мэдээг, баярын мэдээг тунхаглах хэрэгтэй. За энэ 70 хүн бол яг ийм хүн байсан. Эзний сонгосон дуудсан түүнд итгэдэг хүмүүс л байсан. За бид нарт харин олон асуудал саад бэрхшээлүүд тохиож идэг. За үүнийг бид нар саад бэрхшээл гэж харддаг. За тэгвэл хүмүүсийн би маш олон саад бэрхшээлүүдээс зөвхөн 5хан шалтгааныг нь л өнөөдөр та бүгд хэлээд зүгээр жишээ болгоо. Бид нар юу гэж саад бэрхшээлүүдийг тоочдог вэ гэхээр сайн мэдээнд явдаггүй, дуулуургүй байдаггүй гэхээр хүмүүс бид нар юу гэдэг вэ гэхээр нэгдүгээрт нь би мэдэхгүй бас би чадахгүй гэж боддог. Та сайн мэдээ ярьж чаднаа. Хажууд байгаа нэлээр та чаднаа гэж хэлэр. Тэгвэл та чадж байгаа юм биш, таны дотор байгаа ариун сүнс юунийг танаар дамжуулан хийх болно гэж. Гэтэл бид нар яг өөрсдөө хийх ёстой юм шиг боддог. Би юу гэж ярих ёстой вэ? За би нэг сайн мэдээний гарын авлагаа бэлдээг байгаа шүү дээ, тэ. Энийг н цээжлэг байгаа шүү. Юу гэж хэлэх ёстой вэ? Яах ёстой вэ? Ингээ бодчихдаг. За хоёрдугаарт нь ичдэг. Ичээд байна, тэ. Яаж сайн мэдээ ярих юм бэ? Яаж Есүсийн талаар ярих юм бэ? Би жоох ичээд байна. Хажууд хүн байгаад байна шүү дээ. Уг нь хүнд ярих гээд байгаа шүү дээ, тэ. Тэгэхдээ хажууд байгаа хүнээс ичээд. Гэхдээ энэ бол ичгэвтэр зүйл биш юм аа.
юу ичгэвтер зүйл вэ гэхээр худал хуурмаг тэ буруу зүйлийг хийж байгаа бол гим нүглийг хийж байгаа бол тэр нь ичгэвтер зүйл. Харин сайн мэдээ бол огтхон ч ичгэвтер зүйл биш шүү. Хажууд онолоор битгий ичээрэй гэж. Энэ бол ичих зүйл биш шүү. Харин ч юу вэ? Бахархалтайгаар тунхаглан ярих ёстой зүйл. Найзуудаа наашаа анхаарах уу? Энэ сайн мэдээ бол хүн болгоны хийх ёстой үүрэг. 3 дугаар саад бишэл юу гэдэг вэ гэхээр энэ хүн миний ярьсан сайн мэдээг хүлээн авахгүй бол яах вэ гэдэг асуулт бичдэг. Энэ миний ярьсныг тоохгүй байвал яах вэ? Аль эсвэл те энэ хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ? Үл тоовол яах вэ гэдэг айдас бичдэг. Гэхдээ Библиэлд юу гэсэн бэ? Өнөөдөр бас тэд нар хүлээн авал хүлээн авахгүй бол гэдэг аргыг нь ч гэсэн энэ 70 хүнийг илгээхдээ хэлсэн байгаа байхгүй. Энийг бүгдээрээ дараагийн 2 3 дугаар сургаалаас үзсэн. За дараад нь 4 дугаарт нь болохоор хүмүүс юу гэж боддог гэхээр би өөрөө ариун биш юм чин дээ гэж боддог. За би өөрөө тэ сайн итгэгч биш юм чин. Би өөрөө болоог байгаа юм чин. Би өөрөө нэг жоохон зан чанараа засаж агаад, би өөрөө нэг жоохон төлөвшөж агаад, би илүү сайн Библийг уншиж агаад, би илүү сайн болж агаад гэж өөрийгөө дандаа голж идэг. Гэхдээ би түрүүн хэлсэн 70 хүн бол бэлтгэгдсэн 70 баатар байгаагүй шүү дээ. Тэр 70 боловсрсан тийм хүн байгаагүй. Тэд бол жирийн л хүмүүс байсан. Гэтэл бид нэр өөрсдөө би ариун биш юм чин гэж бодож идэг. Гэхдээ яг үүндээ энэ сүмд ямар хүмүүс цуглаж ирдэг вэ гэхлээр ямар хүмүүс ирдэг вүлээ? Хуулийн багш нар уу? Тэ бүх Библийг сайн мэддэг, суралцсан, боловсрсан нөгөө өргөлөө сайн өргөдөг хүмүүс ирдэг юм уу? Ариун хүмүүс ирдэг юм уу? Үгүй шүү дээ, тэ. Энд ч гим нүгэлтэй тэ сүнслэг талбараар хэлэх юм бол өвчтөө тэ тэр эмч хэрэгтэй яг тэр хүмүүс л ирдэг шүү дээ. Түүний нэг нь тэргүүлэгч нь манлайлагч нь бий шүү дээ. Тэ? Бид нар бүгдээрэнд нь л эзэн хэрэгтэй. Бид нар бүгдээрээ л сул дорой хүмүүс. Тэгвэл та хэрвээ ариун болчоод би төгс болчоод сайн мэдээ тунхагланаа гэх юм бол энэ хизээж бүтэхгүй зүйл. 5 дугаарт нь энэ бол зөвхөн тэр хүний л хийх ёстой ажил гэж битгий хараар. Энэ бол таны хийх ёстой ажил. Таны гэр бүлд бол та ерөөлийн сувг болох ёстой. Тэр хүмүүс гимшээд эзний өмнө ирээд аврагдах тэр боломжийг тэр үд хаалгыг тогших ёстой. Тэр ерөөлийн сувг болох ёстой хүн нь бол та юм. Амен. Хажууд онолоор та шүү гэж хэлж байна. Лук 13 дээр юу гэж хэлсэн бэ гэхлээр за яв. За яв гэсэн чинь унтарчлаа тий. За яв харагтун би та нарыг чонон дундах хургнууд мэт илгээлээ гэж хэлсэн. Сүрэг тэ чон дундах хург мэт илгээлээ гэж хэлсэн. Тэдний дунд ороод чон олж болохгүй. Есүс Христ яг бидэнд ийхүү хэлсэн. За одоо бол явах цаг юм аа гэж хэлсэн. Сайн бидэнд явах цаг. Та яг өнгөрсөн амьдралаасаа бүгдийг нь орхиод эргээд одоо өөр тийш яваараа гэж хэлж байгаа биш. Хамгийн их нь та байгаа газартаа Есүс Христийг тунхаглагч тэр сайн мэдээний ерөөлийн сувг болоорой гэж хэлж байгаа. Есүс ямар хүмүүсийг ашигладаг вэ гэхээр дуулууртай хүмүүсийг л ашиглаж байгаа. Та дуулууртай байгаарай, амин. За би эх 7 хоногийн үгийн хэрэгжүүлэлтийн талаар ярьж. Яг үнийг бид нэр 7 хоног хэрхэн хэрэгжүүлэх вэ гэж. Та яг одоо энэ үгийг хэрэгжүүлэхийн тулд 3 нэр бодож бичээрэй, гаргаараа. Утсаа гаргаад аль эсвэл тэ цаасан дээр 3 хүний талаар бичээр.
танд хамгийн ихэнд сайн мэдээ хүргэж болох 3 хүн хэн бэ? Түүний нэрийг бичээр одоо. Энэ бичихгүй байгаа хүмүүс нь би бишээ гэж бодож байгаа юм уу? Надаа хамаагүй. Энэ пастрын ажил шүү гэж бодож байгаа юм уу? За. Ургац зарвин ч гэсэн ажилчтан цөөн байна. Тэдний төлөө залбираарай гэж хэлсэн те. Илгээлтийн төлөө залбираар гэсэн. Тэгэхээр энэ 3 хүний төлөө бид нар бүтэн 7 хоног өдөр болгон тасралтгүй залбирах хэрэгтэй заяа. Тэгээд уулзалтыг төлөвлөөд тэр хүнтэй уулзах хэрэгтэй. За одоо би та бүгдээ сургаалын дундор чат бичих боломж гаргаж өгье заяа. Мессеж бичих боломж гаргаж өгье заяа. Одоо бүгдээрээ саяын 3 хүний магадгүй нэгийг нь сонгоод. За альсвал хүсвэл гуруулан л ингэж чат бичээр. Энэ 7 хоног нэг уулзах цав байна уу? Тэгээс альс өмнө нь юу гэдэг нь сайн байна уу? Хай ч юм уу те. Юу гэдэг нь? Hey bro ч юм уу те. Өөрсдөө бичлэгээ бичээр. Тэгээд энэ 7 хоног те надтай нэг уулзах цав гаргаж өгөөч гэж бичээр. Шууд хариу ирч те. Тэгээ гэж нэ окей гэж энэ те. Окей хизээвэ гэж ш те. Маш хурдтай. Шууд чатууд ирж. За. Бичихгүй байгаа хүмүүсийн юу гэж ойлгох вэ? Энэ пастрын ажил шүү гэж ойлгох юм уу? Тэгвэл тэр хүнийхээ нэрийг надад өгч би бич. За, бичсэн үү? Дараа нь дахиж би сургаалын дундор чат бичих боломж өгөхгүй шүү дээ. Чат бичээ, мессеж альсэл бичээр. Тэгээ би дараагийн 7 хоног нөгөө 3 хүний чинь энд харна шүү. Үр дүнгийн магадгүй те сонсомоор байна шүү. Бид нар үгийг зүгээр сонсоод өнгөрөхч биш, харин түүнийг хэрэгжүүлэгч болох хэрэгтэй. Өнөө цагт бид нар те богц авахгүй, юу ч авахгүй, те шууд гараад явж, сайн мэдээнд явж магадгүй чадахгүй байх л да. Гэхдээ хүсвэл тэрч боломжгүй зүйлч биш л дээ. Тэгэхдээ өнөөгийн нөхцөл байдалд бол интернет хөгжсөн те маш өөр нөхцөл байдал бид нар амьдарч штэ. Энэ үеийг яг энэ үед нь бид нар сайн зохицуулж хийж чадах сайн мэдээний маш гайхалтай олон боломжууд байна. За тэгэхээр эх 7 хоног дор хаяж нэг хүнтэй за хамгийн багадаа бид саяхан 3 төлөвлөсөн хүнтэйгээ те ямар нэгэн байдлаар уулзаар те зарим хүмүүс энэ селад уулзаж болно штэ те. За энд уулзаар. Өөр сүмийн хүмүүс бол энд ирээл сайн мэдээ яриад байгаа штэ. Өөр сүмийн хүмүүс бол нэг хүн дагуулж ирээд энэ чаа уулзаал альфа хийгээл сайн мэдээ яриад л. Харин та бүхэн маань яг тэр зүйлийн талаар хийгээрэй. Манай бас өөр зарим хүмүүс ч гэсэн хийж байгаа тий. Сайн мэдээ ярьж байгаа. Тэр хүмүүсийг би үнэхээр урамшуулмаар. Энэ бол бидний үүрэг واخхой юу? Сайн мэдээ тэнхүү тунхаглаар яриараа эсийн бүлэгтэй ураараа тий. Эсийн бүлгээрээ дамжуулаад тэр хүнд бас сайн мэдээ хүргээр. Тэгээ бид нарын дагалдуулалт бол эсийн бүлгээр дагалдуулдаг. За тэгээд өнөөдөр цуглаан дууссаны дараа би яг өмнө бэлдэгс марчих. Яг дууссаны дараа биднэрт сайн мэдээний тараах материал зөндөө баг. Өмнө санджайвал би бас энэ өргөдлийн уттай ингээм хамт хийжсэн. Тэгээд та бүгдийн цүнхэнд заавал картны чинь хажуугаар ч юм уу те цүнхэн заавал тэр сайн мэдээний тараах материал байх ёстой гэж билжсэн. Энэ бол бидний үүрэг واخхой. Хизээч хинтээч ямар ч хүнтэй таарж уулзаж учирсан бид нэр сайн мэдээний боршоороо тараах материалаа өгөөд сүмдөө ураад Иесус Христосийн талаар ярьдаг байх хэрэгтэй. Ингэвэл бид нар 70 хүн өнөөдөр яг илгээгдэж байгаа нөхцөл байдлын дагуу энэ Лук 10 дугаар бүлэг дээр хэлж байгаа дагуу бид нар үйлдэж байна гэсэн. Эзэн биднийг яг үүний тулд тэг яг энэ 70 хүнийг илгээж бид нар үлгэрч болж сайн мэдээг эхлүүлсэн. Энэ одоо ч гэсэн үргэлжлэх ёстой. Хизээ хинээр вэ гэх юм бол танаар. Зөвхөн бид нар хишиг өндөрлөө болгонлоо илгээлтээр явах лээрэл илгээлтээр явж гин гэж бодох биш. Та бол энэ газарт байгаа газартаа яг энэ 70 хүн илгээгдсэн адилаар та бол илгээлтээ эзэн юм аа. Илгээлтээ эзтэй. Илгээлтээ эзтэй.
бие тэ захирч хянж үг хэл амаа захирч тэ яг өөрийнхөө байх ёстой хэв хэмжээндээ байж сүнслэг амьдрын шүү. Тэ. Энд ирэхлээр тэ өөр болоод гараал явахлаарэ чон болоод ээж болохгүй шүү дээ, тэ. Ахтунараа тэгэхээр өнөөдөр эзэн биднийг мөн адил илгээж. Энэ нөхцөл байдал өнөөгийн цаг үед бид нэр сайн мэдээ тунхаглах хэвээр. Тараах хэвээр. Ингээд цуврал сургаалынхаа хамгийн ихнийхийг дуусгая. Тэгээд дараагийн 7 хоног 3 7 хоног бид нэр яг энэ илгээлтийн талаар үзэх болно. Тэгэхээр эзэн та бүгдийг яг бид бүгдийг яг энэ цагт бол өөрийн сайн мэдээний төлөө, илгээлтийн төлөө, бусдын төлөө үйлчлүүлэхээр дуудаж ашиглахаар төлөвлөсөн байна гэдэгт бид итгэх ёстой. Амен.